За Чулуунбаатар хаа 5 өнөөдөр ингээд Тайваны Тайпей хотын эзэн хааны музейд нэрээ таны ингээд бүтээл их эзэн Чингис хааны одоо энэ иш хөрөгтэй тий оригинал иш хөрөгтэй ингээд нэг өрөөнд ингээд өнөөдөр залрлаа. Та энэ уран бүтээлийг хэр удаа хугацаанд хийсэн бэ? Хэрхэн яг нийтдээ холбогдож энэ сайхан уран бүтээл эзэн болоод энэ түүхийн гэрч болоод явж байна вэ? За баярлалаа. Одоо энэ хааны ордын музейд одоо энэ эзэн хааны маш ховын иш хөрөгтэй ингээд бүтээл маань хамт гарна гэдэг бол одоо миний хувьд бол маш их том хүнзээ гэж бодож байна. Тэгээд энд одоо зорж ирсэн энэ олон монголчууд гадны хотны хүмүүс маш их сүсгэлж одоо энэ үзэл нь зорж ирсэн байна. Тэгээд энийг харахад үнээр бахархал төрж байна. За тэгээд энэ хөрөг бүтээлийн хувьд бол одоо жил гаруй одоо хийсэн байгаа. Тэгээд орчин үеийн одоо өөрийнхөө арга барилыг орчин үеийн одоо юу шингээгээд урсгал одоо арга барилыг шингээгээд хийсэн. Тэгээ хэмжээ нь бол яг Чингис хааны иш хөрөгтэй ээлжлэн байгаа. Арга барил, техник одоо тэр ажиллагаанууд дээрээс нь утга агуулга одоо нэг хөрөг мөртлөө түүхэн утга агуулгуудыг бас давхар шингээж өгсөн байна. Тэгээд тэдний ингээд нэмж хийгээд өөрийнхөө онцлогийг шингээгээд хийсэн ийм хөрөг байгаа. Тэгээд үнэхээр одоо хэлгүй болтохгүй тийм сайхан баяртай. Баярлалаа танд. Олон зуун жилийн дараа Монгол зураач дахиад эзэн хааныхаа хөргийг яг оргиос нь хуулбарлаад ингээд зураад энэ хүнтэй музейд тавьчаа танд баяр хүргье. Баярлалаа. За одоо ингээд энэ их эзэн хааны хөрг оригинал хөрг маань энд байна да. 700 жилийн өмнө ийм гоё сэвэрхнээрээ ингээ бас нэг юм байна. Facebook найзлахтай дайлуулаад энэ хоргон дээр зурагдсан юм байна. Өдөр болон хүмүүстэй биш хамтсаар болж амраалаа учраас тэгээд жинхэнэ шилжүүлж за энэ монголчуудын төдийгүй хүн төрөлхтний гайхамшигтай соёлыг цорын ганц шүү хэлхийдээ тайлбарлаж байна. Чингис хааныг зурсан дүрслэлүүд бол нэг хоёр тэмдэглэлтэр байдгаас гэж зурж үлдээсэн нь цорын ганц өнийн Тайваны хааны музейд, үндэсний хааны музейд байгаа. Тэгээ энэ бол одоо Монголд юу 22 онд нөгөө хөрсөх ерөнхийлөгч маань зарлиг гаргасан шүү дээ. Эзэн богд Чингис хааныхаа зургийг дээдний залах тухай төрийн байгууллагууд нь бол нөгөө ажлын өрөөндөө тавиарай. Хувь хүмүүс айл өрхүүд нь болохоор гэртээ тавихыг бас өрөөлсөн. Заавал яа. Тэгээд одоо бол Монголд Улаанбаатар монголчууд ашиглаж байгаа гол суур зураг бол энэ. Яг энэ зургийг бол копи хэлбэрээр аваачаад одоо тэгээд Монголын уран бүтээлчд өөрсдийнхөө сэтгэмж агуулгаар баяжуулаад ингээд зураад явж байгаа. Тэгээ энэ яагаад Чингис хаан мөн бэ гэхэлэр Ховлын хаан Юан ус даян усаа байгуулад даян гэдэг чинь да юан гэсэн үг шүү дээ. Яттууд нөгөө даян гэдгийг хэлж чадахгүй да юан гэсээр байгаад да налга болоод том юан даян усаа байгуул даян Монгол усаа байгуулад тэгээд нэг хүнстгэлийн шүтэн суурин байжгаад юу нүүдэлчин байжгаад суурин болоод өгчөр чинь нэг шүтэх барих юмнууд ингээд хэрэгтэй болоод хэлж байгаа юм л та. Сургууль соёл цэцэрлэг эмнэлэг гэдэг нэг улс байгуулагдах хэрэгтэй юм байна шүү дээ. Тэрнтэй адилхан шүтэний том юу хэрэгтэй болсон. Тэр үед бол одоо том эрдэмтдэл зөвлөснөөрөө Чингис хаан болон бусад хаадуудын зургийг зурж хойдны ордны зурагчдад зурсан зургалтай. Тэгээд бол энэ яагаад маш сайн зурагдсан бэ гэхэлэр Ховлын хааны зарилгаар энэ Чингис хааныг зурах үед Чингис хааныг амь дээр нь амьд ахуйд нь одоо хамт байсан, харж өссөн хүүхдүүд байсан байхгүй. Тэр төшмлүүд байсан, зөвлөхүүд байсан. Ховлын ам өөрөө хажууд нь өссөн учраас өвөөгөө аавыгаа амт дэгрийгөө хааныгаа одоо мэддэг хүмүүс тэр тухайн үед бүгдээр амьд сэрв байсан. Тийм учраас тэр хүмүүсийн олон хүмүүсийн одоо хэлсэн ярьсан аман зураг бол энэ зурагт шингэж хамгийн бодиттойгоор нь цорын ганц зурсан зургийг нь энэ зургаа гэж үлийн зөвшөөрдөг юм байлээ. Тэгээ одоо Тайваны ордон музейд яг өнөөдөр нээлттэй хийж 9 сарын 1-ний хүртэл манай энэ төлөөлөгчийн газар музейхэн хамтраад
монголчуудад үзүүлэх юм байлээ. Тэгээ уцаагаад талдаж хийчих юм байна гэж ойлгосон байна. Гэхдээ энэ зургийн үнэхээр энэ төгс хуулбаруудыг бол Монголд бол өгсөн юм байна. Тэгэхээр энд байгаа хуулбар бодит сөрөг хоёр бол ямар ч маргаан байхгүй ижилхэн юм байна. Өөр цаасны хэмжээ насжилтын хөдөлгөөр болохоос ш яг бодитоор байгаа манад байгаа залаад байгаа зургууд хоёр адилхан юм байна шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. хайвал зал гарахгүй тэндээс ингэж байгаа юм байна. Чиз онсын хэлээд гэжсэн. Жижиг хамаалаас авчих юм.